Хөтөлбөр үргэлжилж байна. За үндэсний баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг 7 дугаар сарын 1-ээс эхлэн Улаанбаатар цэгийн цахим хуудасаар авч эхлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ хуушурын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг иргэдэд олгохгүй зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгоно. Мөн импортын бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглох юм байна. За харин жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид гар урлал, жуулчдад зориулсан болон соёлын бүтээгдэхүүн зарах боломжтой гэлээ. Үндэсний баяр наадмаар хуушурны үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг өнгөрсөн жилээс эхлэн зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгож эхэлсэн. Ингэснээр гар дээрээс хоол худалдаа авч иргэд хохирох асуудал үүсэхгүй гэж үзэж байгаамаа. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдэд дараах шаардлагыг тавьж байна. Бүрдүүлэх материалын жагсаалт гэх юм бол за тухайн дүүрэгтээ бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг захин бүртгэлийн хуудас байх заавал шаардлагатай. За хоёрдугаарт нь бол мэргэжлийн тогоочих нь үнэмлэх байх шаардлагатай. За гуравдугаарт дээр хоол үйлдвэрлэлийн ардталтай ажиллаж байгаа бүх албаагч цагаан дэвтэр сүүлийн 6 сарын байдлаар бүглэгдсэн байхаар ингээд бүрдүүлнэ. За тэгээд дөрөвдүгээрт ингээд хүсэлт олон бусад холбогдох бараа материалынхаа хоол үйлдвэрлэлийнхаа зургийг явуулаад тавсаргаад ингээд дөрвөн төрлийн бүрдүүлбэрийн дагуу шалгаруулж авна гэсэн үг. Харин худалдаа үйлчилгээ эрхлэгчид заавал аж ахуйн нэгж гэж ялгалгүй эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа л бол иргэдэд ч мөн зөвшөөрөл олгох ёстой гэх байр суурийг илэрхийлж байна. Ер нь бол иргэдэд бол бас боломж өгөх хэрэгтэй. Гэхдээ өөхөختөө бол бас тэгш өгөх хэрэгтэй шүү дээ. Тэр ашигтай талбайтаараа ч юм уу нэг жил өглөөг дараа жил нөгөө аж ахуйн нэгж арай нэг хоошин тавьдаг ч юм уу одоо тэгэхгүй бол бүгд ашигтай гэж бүгд нөгөө иргэд чинь гарчдаг. Тэгэхээр ерөөсөө нөгөө юундаа зохицчод том аж ахуйн нэгжүүдтэй. Тийм учраас адилхан хоол хийхин зөвшөөрч адилхан бий авахгүй л бол аж ахуйн нэгжүүд нь болохоор яг давуу тал ашиглаад тэр том асар юу гэдгийг те тэр мөрөг бүх талбайг нь эзэмшдэг. Нөгөө цаанаас тавигдах шаардлага байдаг болох л та тий. Тэгээд нөгөө ариун цэвэр мөр ингээд шаардлага хангаал авчихад л болох байх л гэж бодсон шин. Иргэд ч гэсэн уул нь бас тий шаардлагыг хангаж чадчихвэл бас нэг жоохон үйл ажиллагаа явуулаад наадмаарс хэдэн цаас хураавал зүгээр л ах гэж бодсон шин. Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг энэ жил 600 орчим аж ахуйн нэгжид олгохоор төлөвлөжээ. Ингэхдээ хүсэлт өгсөн хугацаа, материал бүрдүүлэлт, татварын өргөө байх, иргэдээс ирсэн гомдол зэргийг харгалзан үзэж шалгаруулах юм. Мөн шалгарсан аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулж талбайг суглаагаар олгоно гэлээ. Түүнчлэн наадмын үеэр импортын бараа бүтээгдэхүүн зарахыг хориглоно. Харин жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид гар урлал, жуулчдад зориулсан болон соёлын бүтээгдэхүүн худалдах боломжтой. Тус зөвшөөрлийг нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс авах юм байна.